Бүгд найрамдах Солонгос улсын Инчхон хотын аялал жуулчлалын газрын эрүүл мэнд wellness аялал жуулчлалд хариуцсан баг зөвлөгөөн танилцуулга уулзалт зохион байгууллаа. Энэ арга хэмжээ нь хоёр улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, урт хугацааны түншлийг бэхжүүлэх зорилготой юм. Инчхон хотын төлөөлөгчдийн хэлж байгаагаар тус арга хэмжээний гол ач холбогдол нь хоёр орны эрүүл мэндийн байгууллагуудын итгэлцлийг тууштай хадгалсан урт хугацааны хамтын ажиллагааг бий болгоход оршиж байна гэлээ. 경영마다 이어온 약속을 지키고 더 강력해진 팀. Энэхүү арга хэмжээний хамгийн чухал утга учир нь итгэлцлийг тууштай хадгалах урт хугацааны түншлэл юм. Инчхон хот нь монголчуудтай 2 жил тутамд бичлэн уулзна гэсэн амлалтаа тууштай баримталж ирсэн. Энэ жил ч мөн уг амлалтаа биелүүлэхийн тулд ээлж дарах хэмжээгээ Улаанбаатар хотноо баяртайгаар зохион байгуулахаар хүрэлцэн ирээд байна. Ялангуяа энэ удаад Team Medical Inchon нэртэйгээр хамтран ажиллаж байна. Бид уламжлалт давуу тал болох хүнд өвчлөлийн мэрэгжлийн эмчилгээний чиглэлээ хадгалахын зэрэгцээ сүүлийн үед эрэлт эрс нэмэгдэж буй арьс, гоо сайхан нүд, шүдний салбар хүртэл хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Энэ бол энгийн нэг сурталчилгаа биш юм. Харин Монголын ард иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эмчилгээ үйлчлэгийг хүргэхийн тулд Инчхон хотын эрүүл мэндийн салбарын нөөц болцоог тасралтгүй нэгтгэн хөгжүүлэх чин сэтгэлийн илэрхийлэл юм а. Инчхон хот нь Монгол үйлчлүүлэгчдэд зориулсан нэг цагийн үйлчилгээний системийг хөгжүүлжээ. Тэд нисэх бодлоос 30 минутын зайд байрлах их сургуулийн эмнэлгүүдэд хялбар хүрэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Мөн эмчилгээний зардлыг хөнгөвчлөх зорилгоор агаарын тээврээр аялал жуулчлалын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна. 네, 가까운 이웃을 넘어 여러분의 평생 건강 파트너로 성장하겠습니다. За ойрын хөрш байхаас давж Монгол иргэд та бүхний урт хугацааны эрүүл мэндийн түнш болон өсөн хөгжих болно. Бидний зорилго нэг удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдахгүй бөгөөд Улаанбаатар хот дахь Инчхоны төлөөлөгчийн газраар дамжуулан тасралтгүй харилцаа холбоо хадгалж, эмчилгээний дараах хяналт үйлчлэгийг нарийн чанд хэрэгжүүлснээр Инчхон хотын эмчилгээ нь таны амьдралын чанартай, бодиттой, эерэг нөлөө үзүүлэхийг зорж ажиллах болно. Инчхон хот та бүхний дэргэд хязээд байх болно. Инчхон хотод эргэн уулзцгаая. Цаашид бүгд найрамдах Солонгос улсын Инчхон хот нь Монгол улстай урт хугацааны эрүүл мэндийн түншлэлийг хөргөжүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ. Тэд Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан тасралтгүй холбоо тогтоож, эмчилгээний дараах хяналт үйлчлэгээний системийг сайжруулан ажиллахаар боллоо.